Манай төслийн нэр бол Монголын нуус тавчаа. Түгээмэл их гэж нэрлсний учир нь бол ерөөсөө л энэ номыг дэлхийн нийтэд түгээе. Гадаад дотоодын бүх уншигчдад энийг уншуулъя. Энийг дагаад Монголын эртний соёлыг өргөе гэсэн санаагаар өгсөн нэр. Монголын нуус тавчааг монголчууд түгээхгүй бол хэн түгээх вэ? Манай Монгол уншигчдын хувьд бол үндсэндээ бүгдээр мэджил байгаа л да. Нуус тавчаа ямар зохиолов, ямар ач холбогдолтой вэ? Тэгээ бид нар бас унших ёстой гэж мэдээд байна. Нуус тавчаа бол дэлхийн хамгийн агуу эзэнт гүрэн байгуулагдахын өмнөх монголчуудын оюун сэтгэлгээ, байдал тийм үү? Одоо их эзэн Чингис хааны яагаад хаан болох ёстой тэр цаад нөгөө монголчуудын үзэл санаа төрийн тогтолцоо бүх юмыг нь харуулсан ийм зохиол л доо. Монголын нуус тавчааг маш олон төрлийн одоо хэлбэр янзаар туйрсан. Интернетэд ч гэсэн үнэгүй татаад аваад уншчих боломж бас байж л байгаа. Тэглээгээд бас уншиж өгдөггүй. Гол саад болж байгаа юм нь бас нэг орчин үеийн тэр кинонууд байна те. Гадаадын хийж байгаа кинонууд байна. Олон ангид телевизэн сериалууд байна. Эднийг харчаад жаахан багцаа авчаад заавь мэдчихлээ болчлоо гэж байна. Түүхэн кинонуудыг хийж байгаа байдлыг харахад бол тухайн үеийн одоо хувцас эд хэрэглийг бодиттой үзүүлэхээс илүү доорхоо муу хувцастай үзүүлэх ийм чиг хандлагууд бол нэлээд бий. Ийм учраас Монголын нүүдэлчдийг бүдүүлэг харахгүй болох зоон байсан мэтийг харуулах ийм гол одоо үндэс шалтгаан болдог. Нүүдэлчдийн амьдрал, нүүдэлчдийн зан заншил, ахуй бэлгэлийн төрөмийг ойлгохгүйгээр одоо хийсэнтэй холбоотой. Тэгэхээр тэрнээс авсан ташаа одоо ойлголтоо бас энэ номоор залруулаар. Энэ зохиолч нь бол ямар ч кинож үжиг комиксэнд байхгүй. Асар их мэдээлэл байгаа. Энийг бол одоо эрдэмтэд судлаачид бүгд хэлнэ. Үзэг тутам улам одоо сонирхож гүнзгий ухаж үзүү штэ. Ийм нэгэн одоо түүхэн сурвалжвал Монголын нуус тавчаа гэдэг бид нар бол үнэхээр бахархалтай байдаг юм аа. Энэ сонгодог зохиолоос унших бүрд бид нар шин нэмийг мэдэрдэг. Шинэ. Эсвэл нууц тавчаа гэдэг нэр нь бол яг тэгэд л мэдэгддэг. Яагаад үндэсний юм болдго юм гэдгийг харуулсан тийм ном учраас энэ бол дэлхийн нийтийн ач холбогдолтой ном л гэж боддог. Тийм учраас их зохиолыг өөрийн уншаад өөрөө үнэлт дүгнэлт хийх нь маш чухал. Боловсрал мэдлэг олж байгаа хүн юу унших ёстой гэхээр их зохиол унших ёстой. Их зохиол уншиж ижил тэр хүн чинь яг жинхэнэ боловсралтай хүн гэдэг нь харагдаж шүү дээ. Тэгэхгүй бол манайх яадаг гэхээр дам ишилсэн юм их уншдаг. Тэгэхэд ихэвчлэн тэр дам ишилсэн юм нь яг хэрэгтэй юмд ашиглагдчихсан байдаг. Тэгэхээр тэр дам ишиллийг уншиж явсан хүн бол яг тэр хэрэгжилж байгаа цаад этгээдтэй үйлчилсэн тийм үйл санааг өөртөө солгож аваад байгаа. Тэгээ ер нь бол манай монголчууд зөвхөн нөө өг дээдсийнхээ зөвхөн ялж дийлж явсан түүхээр л бахархаад байгаа юм. Уул нь бол түүхийн чинь гол ач холбогдол нь сургамжиндаа байдаг. Тэгэхээр энэ зохиолын үндэс нь өөрөө бол ийм гайхамшигтай. Үүнийг нь хүүхд залуучуудад зориулаад, ер нь хүүхд залуучууд гэхтгүй нийт иргэдэд зориулаад ийм сонгодог уран зургийн хэлбэрт оруулж гаргаж байгаа нь бол одоо үнэхээр бахархалтай, сайшаалтай. Батцэнгэлийн одоо тойрвсан Монголын нуус тавчааны түгээмэл их гэдэг нэгдүгээр дэвтэр нь бол хэвлэгдэн гарсан байна. Энэ бол 3 дэвтрээр гарах ийм одоо бүтээл байгаа. Хитрхи хөдөлмөр гаргасан байна гэж. Тэр зураг зурж байгаа тэр баатруудыг зохиомжилж байгаа. Энэ одоо уран зохиолын одоо үг хэллэгийг уран сайхны, уран зургийн хэвлэлд оруулж өгснөөрөө энэ бол одоо шинэлэг болсон байна. Одоо энийг бол залуучууд хүүхдүүд их хүлээж ийсэн. Бид бас их хүлээж ийсэн. Жирийн уншигчдын хувьд бол бас яг зүгээр уран зохиолын ном биш учраас яг шимтээд уншаад байхад хэцүү байдаг шиг байна. Тийм учраас энэ номыг яаж сонирхолтойгоор хүргэх вэ? Тэгээд яаж ойлгуулах вэ? Ой танд нь яаж сайн шингээх вэ гэдэг асуудал. Ер нь бол нуус тавчаа маань үйл явдлыг голчилж дурдаад явсан зохиол учраас яг тухайн үеийн ахуй амьдрал, соёл,
хүмүүсийн дүр төрх угсаатны ялгаа онцлогийг бас нарийн дүрсэлж үзүүлээгүй л дээ. Тийм учраас уншигчдад тэр төсөөлн сайн бууж өгдөггүй. За Батцэнгэлийн энэ ном бол анх удаа Монголын нууц төвчөөний өгүүлэмжийг хажууд нь тэг болж байгаа үйл явцыг бодтойгоо одоо уран зургийн аргаар үйл явдлыг дүрсэн харуулснаа нэлээд одоо уншихад их таатай одоо кино үзэж байгаа байдлыг одоо харуулсан ийм одоо боломжтой ном болсон. Ер нь түүхэн үйл явцыг текстээр унших хажууд нь дүрс зурагтаа унших хоёрт бол тэг уншиж байгаа уншигчийн юм уу үзэж байгаа хүний одоо хүлээж авах чадвар нь илүү дүрс зурагтай одоо илүү хурдан за тогтцож гэсэн одоо сайн байх юм талтай. Зураач Батцэнгэл бол судлаач, угсаатны зүйч, түүхч, археологч нартай одоо хамтарч ажилласны үр дүнд тухайн үеийн одоо ялангуяа 13 дугаар зууны түүхэн хувцас сэргэлэл, зэр зэвсэг, аж ахуйн эд юмсыг нэлээд бодтойгоо дүрслэн үзүүлэх болцоо гарсан. За түүнээс гадна Монгол төрхтний түгээмэл хэв шинжийг нэлээд тодорхой харуулж өгсөн юм одоо сайн талууд бий. Ямар нэгэн дүр гаргахад асар их судалгаа хэрэгтэй болдог. Тэгэхэд танаад тэр хийсэн нууц товчийн дотор Монголын нийтлэг шинжүүд байна. Хоёрдугаарт баатар хүн гэж ямар байдаг юм бэ гэдэг Монгол хүний төсөөл тэрэн дотор жахаа байж байгаа. Энд чинь цаана өөрөө яаж юм гэхээр генетик юм болоод бас тийм антропологийн одоо хүний судалгааны нарийн юмнууд явж байгаа. За энэ мэтэг ярих юм бол үг бүтээлийг нь монголчуудын ахуйн шилийн түгээмэл зүйлээс гадна маш энгийн одоо хүний нүдэнд ажиглагдахгүй зүйлийг хүртэл маш тодорхой дүрсэн. Одоо бодиттой хувцас хэрэглэл, монголчуудын үс гизэг, одоо янз бүрийн зан үйлтэй холбоотой зүйлс, адуу мал идэх соёл, малын одоо тоног хэрэгсэл, байлдааны зэр зэвсэг энэ бүхнийг маш нарийн судалгаагаар яг биетээр одоо кино үзэж байгаа мэт ойлгож байгаараа ач холбогдолтой. Энэ номыг одоо мэдээж уламжлалт цаасан дээр хэвлэлсэн номоор гаргана. Тэгээд илүү дэлхийд даяар түгэж дараах цахим номын хэлбэрийг нэг сайхан хийж байна тийм ээ. Энэ бол e-book app store-ууд дээр тавиад ерөөсөн өдрийн дотор дэлхийд даяар түгэх боломж байж байна. Ингээд гадныхан ерөн манай нууц тавчааг уншчих юм бол манай үндэсний нэр хүнд өснөө. Еврей хүн гэж юм бэ гэхээр ертөнцийн еврей хүн бол дэлхийн хамгийн ухаантай хүн гэж бодож шүү дээ. Тэгвэл нууц товчоо тэгж гадаад тарах юм бол дэлхийн бүх хүн монгол хүн гэж мэднэ. Монгол хүн ямар хүн бэ гэвэл энэ бол дэлхийн хамгийн хүчрхэг хүн. Энэ бол Англи эзэнт гүрнийг байгуулсан англичуудын чацуу үндэстэн л гэж бид нарыг харна шүү дээ. Тэгэхээр энэ улсын эртний түүх соёлтой уламжлалтай улс байжээ гэдгийг ойлгох бол монголчуудын их том оюуны соёлтой улс байсан байна гэдгийг энийг бид одоо хэл гаргаж гадаа сурчлагаанд их сурчлах ёстой л доо. Энэ бол бидний брэнд юм байна. Бид бол энээс энийг өөрийн одоо англи дээр нь орчуулах secret history гэдэг энэ үг өөрөө хүний анхаарал татсан их сайхан үг байж штэ. Ийм түүхтэй, ийм нууцлаг орон ер нь энэ дэлхий дээр ховор штэ. Нууц тавчаа бол бидний брэнд шүү. Нийтэд зориулж гаргасан гэхээсээ илүү бас одоо түүх судалгааны ялангуяа бид соёлын үеийн судалгааг Монголын нууц тавчаатай холбож өгсөн одоо судалгааны том их сурвалж гэж бас үзэж байна. манай төслийн хоолын зорилт буюу алсын хараана манай уншигчдын дунд ирээдүйн зураач, дизайнер, архитекторуд байна. Тийм учраас тэр хүүхдүүд багаасаа яг одоо тэр унган монгол соёлыг харж уншиж өсчихвөл ирээдүйд бидний одоо өнөөдөр хүсээд хийж чадахгүй байгаа монгол төрхтэй одоо эртний түүхт монгол улсын нийслэл Улаанбаатарыг зохицлох учиртай. Хэрвээ бидний үеийнхэн Орос үлгэрийн ном биш тийм ээ. Ийм монгол соёлоо харуулсан монгол ном уншиж өссөн бол өнөөдөр бидний байдал шал өөр байлаа шүү дээ. Одоо энэ төрийн ардны загвар тийм өндөд харуулын хувцсны загвар. За тэгээ нэг Фортуна сайдын зуухтай тулга байна шүү дээ тийм. Энэ мэтчлэн ийм өнөөдөр ийм байдалтай байж харгүй байлаа л дээ.
Өнөөдөр ингээд гадны жуулчин ингээд Монголд орж ирчихэд Монгол улсыг үзье. Монгол гоё юм юу байна гэдэг. Улаанбаатарт орж ирээ за ойлгомжтой энэ бол Сибирь хот гэдэг. За өшөө гоё Монгол юу байна гэдэг Эрдэнэзүү авч үзүүлж байгаа байхгүй юу. Эрдэнэзүүд очсон чинь шарын шашны буюу одоо ингээд төвд хятад сүм хийж шүү дээ тэр чинь. Гандан үзэж байна. Жанараасыг үзэж байна. Дандаа төвдийн соёл төвдийг л үзүүлээд эртнийхэн юмнуудыг сайн ухаж аваад уламжлалаа сайн ухаж авах нь бид нар тэднээс илүү гоё юм хийчих бол. Одоо бид уул ийм хоттой байсан юмаа гэд макетыг ядаж үзүүлээ л та тийм ээ. Ийм хоттой байсан юмаа гэж зургийг үзүүлэх юм бол хүн арай өөрөөр сонсож авахгүй юу. Одоо ингээд битбус соёлын хөв хөөмийч байдаг ч юм уу, домогч байдаг ч юм уу, төөс ингээд энэ удаа. Гэтэл одоо бит соёлын судалгаа маш чухал байна. За манай бие төвүүдийн судалгаа ер нь их хүнд байдаг. Бид нар бол ялангуяа уран бүтээлч бид нар бол энийг мэдэрдэг л дээ. Ялангуяа яг хүннүү гүрнээс их Монгол улс хүртэлх үеийн соёлын судалгаа бол маш чухал. Яагаад тэгэхээр чинь яг энэ цаг үед чинь манай соёл яг онгон төрхөөрөө байсан. Гадны шашин соёлын нөлөөнд орж ирэхээгүй байна. Яг тэр онгон төрх нь тэр цаг үед тэр цагийн олдуруудаас харж болж байгаа байхгүй. Манай хүнүүгийн ч юм уу эртний Монголын юм зураг хөргнүүдээс аягүй сайн харагддаг байхгүй юу. За энэ бүтээлийн өөр нэг чухал зүйл бол ер нь монголчуудын биет өв соёлын тухай асуудлыг бас судлаачд болоод сонирхогч хүмүүсийн анхаарал нэлээд бодиттой хандуулж чадсан гэж бодож байна. Монголын одоо өв соёлыг судлах судлаачдад бас тодорхой судалгааны их сурвалж болж чадхаагийн бүтээл болсон гэж бас үзэж болно. Дараагийн одоо уран бүтээлчд одоо Google-тэй киноны хэлбэрт оруулах, уран сайхны киноны хэлбэрт оруулах, гадаад дотоодын төслүүдээр одоо энэ нуус товчоог өшөө сайхан их одоо бүр болохгүй их газаргүй шүү дээ. Холливуудын киноны төвшөнд хүртэл хийж болох нь эхлэл ингээл тавигдж байна л да. Одоо ном дотроос яг зөв мэдээлэл авах ямар ном бэ гэдгийг бас сонгон авч уншиж байвал цаг заваа хэмнэхэд бас их чухал гэж бодож байна. Тэгэхээр та бүхэнд ийм нэгэн ач холбогдолтой одоо бүтээлийг өөртөө залуучууд минь авч уншаарай. Дүүнэртээ авч өгөөрэй. Эцэг эхчүүд үр хүүхэдтэй авч өгөөрэй. Өөртөө бас уншин сонирхож тайлбарлаж өгөөрэй гэж та бүхэнд хүсэж байна.